Монголын нөлөө бүхий жиргээшд өөрийгөө боддог нөхдүүд те тэд нар нөлөөтэй ч юм уу нөлөөгүй ч юм уу нэг 2000 хүн дотроос хаардаг. Гэтэл ард түмэн бол твиттерчд биш. Би улс төрийн намын дарга байхгүй. Байранд орчлаа гэхээр хүмүүс чинь нөгөө орон сууц гэж ойлголт туугаад байсан шүү дээ. Тий. Нөөцлөө мосон дуурайхад отгоо муухай гомдоос таарсан газар халнаа таанаад. Актер идэж байгаа зургал зургатаараад одоо яг дэрвэнд болно шүү. Нөгөө батлах чинь автоматын дотсон 0 жүгжил. MCS хулгаач тэ. Энэ 5 богд групп хулгаач гэж. Өнөөдөр юмыг өөрчлөлийг хийх гэхээр хүчнээ олон бэрхшээлүүд тулгарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол системийн нэг алдаа. Хитэн нам байдаг юм. Ялангуяа манай твиттерийн ч тэгэл нэгэнтээ таалагдах гэж амьдрах юм. Би одоо энэ ширээний ардаас харамгчин шиг болсоомаар байгаа. Манай шүүхээрээс үйлчлэлгүй. Ингээд зунгааруулаа хайчдаг. За чи яг саяны дүр очвол чи яг ямар хууль санаачлаа юм? Яагаад ажил хийгэр муухай харагдав? Та нар ажил хийдэг хүнийг үнэлье гэж нэхэд өгөх үстэй. Отгон Баатрын амьдралыг мэдэхгүй ч хэн нэгэн шүүгээд шүү дээ. Төр буруугүйгээд очиод цөмөр очиод барьж байгаа зодчих л та. Би буруутан болно. Одоо цөмөр гарыг тэгээд Отгон Баатрын одоо хэвлэх зогсоо дээр нэг ганц л юм хэлчихэ. Хідүүлээ энэ ус дээр ярьж ингээл бүр муухай харагдав.